Их сургуулийн оюутан байх нь. За, швэшэн гэдэг бол сурагч хүнийг хэлж байгаа. Да гэдэг нь болохоор да швэ буюу их сургуулийн тэгээд сурагч оюутан. За, дагаад уншлаа. Да швэшэн. Да дөрөвдүгээр хөг, швэ хоёрдугаар хөг, шэн нэгдүгээр хөг. Тэгэхээр да швэшэн. За, жишээ харъя. Та ши да швэшэн. Та тэр эмэгтэй гэдэг дэлгүүр ханцтай байна те. Ши бол да швэшэн их сургуулийн сурагч буюу оюутан. За, дагаад уншъя. Да швэшэн. Да швэшэн. Та ши да швэшэн. За, тэгвэл би бол их сургуулийн оюутан гэвэл өгөх нь уу ши да швэшэн. Тийм ээ. Ээж бол оюутан гэх юм бол мама ши да швэшэн. тэргээд явах нь шүү. Дараагийн өгүүлбэр. Да швэшэн ай хө ча гэнэ. За, ай хайртай, дуртай гэж хоёр янзаар ордог те. Хө амтай, түлхүүр ханцтай учраас, ам гэдэг түлхүүр ханцтай учраас уух гэсэн үг. Ча гэхээр юу лээ? Цай байдаг тийм ээ. Тэгэхээр да швэшэн ай хө ча дагаад уншлаа. Ай хө ча. Ай хө ча. Да швэшэн ай хө ча. За, дараагийн жишээ өгүүлбэр. Миний дүү бас оюутан гэнэ. За, бас гэдгийг чи юу гэж хэлдэг вүлээ? Е гэж хэлдэг те. Е. 3 дахь хөг доошоо булаа. Е. Е. 我的弟弟也是大学生。大家уншлаа. 大学生也是大学生。我的弟弟也是大学生. Дараагийн өгүүлбэр. Оюутнуудаа өнөөдөр гэнэ үү? Энэ үсэг шүү энэ. Өнөөдөр бууз идэл даа гэнэ. За, тэгэхээр өнөөдрийг жиньен гэж хэлдэг тийм ээ. Жиньен. Чи баоз ба. Бууз идэл даа. Саналаа хэлж байна тийм ээ. Дагаад уншлаа. Жиньен чи баоз ба. 今天吃包子吧。大学生今天吃包子吧。За, өнөөдрийн үгс үг. 大学生оюутан.